За баярлалаа. Энэ хууль тогтоолын төслийг буцаах жагсаалтанд бас өнгөрсөн улсын их хурлын үед өргөн барьсан нэлээд хэдэн чухал болов гэж боддог хуулиуд маань орцсон байна л да. Энд өнгөрсөн 4 жил бид нэлээд ярьсан бүсийн нэмэгдэлтэй холбоотой 3 хууль маань орцсон явж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, аж ахуйн нэгжийн орлогын албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, хувь хүний орлогын албаны тухай хуульд нэмэлт оруулах гэсэн ийм 3 хууль маань орцсон явж байна. Яагаад энэ 3 хуулийг хасах гэдэг юм болоо? Өнөөдөр Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын иргэн бүр оршин суугаа газартаа аятаа тухта амьдрах эрхтэй тэр эрхийг нь хангахыг төр үүрэг болгож хүлээсэн байдаг. Өнөөдөр Улаанбаатараас холдох тусмаа зардал нэмэгддэг, Улаанбаатараас холдох тусмаа ард иргэдийн маань орлого багасдаг. Үүнээсээ болж Улаанбаатар хот руу хөдөө орон нутгаас маш олон хүмүүс шилжиж ирж Улаанбаатар хотын утааны асуудал, Улаанбаатар хотын замын төгжрлийн асуудал, гэмт хэрэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал гээд маш олон нийгмийн сөрөг үр дагаврууд бий болдог. Үүнийг зохицуулахын тулд тэр 1000 км-ийн алсад амьдарч байгаа, 1500 км-ийн алсад амьдарч байгаа, 2000 км-ийн алсад амьдарч байгаа иргэдээ зардлыг нь бууруулах, орлогыг нэмэгдэх асуудлыг энэ 3 хуулиар болно хүндсэн байсан. Гэтэл энэ асуудал маань одоо буцаагдахар болж байна. Бүсийн нэмэгдлийн асуудал бид шийдэх ёстой. Олон жил ярьж байсан. Өнгөрсөн 4 жил энэ хуулиудын зарим нь хэлэлцэх хэсэг шийдэгдсэн, байнгын хорондор хэлэлцэхлээр явж байгаа. Зарим нь өргөн мэдүүлэгдсэн байж байгаа. Энэ хуулиудыг маань хэлэлцэж болохгүй юу? Энийг нэг хариулж өгөөч. Яагаад буцаах гэдэг юм бэ? Монгол улсын ерөнхий сайд маань бас бүсийн нэмэгдлийн асуудлыг ойрын 1 жилийн дотор шийднэ гэж хэлсэн байгаа шүү дээ. Улсын их хурлын чуулганы хуралдаан дээр бүр өөрөө хэлсэн байгаа. Тийм болохоор энэ асуудлыг анхаарал даваад буцаахгүйгээр байдаг юм уу? Эсвэл өөр оронд нь хууль орж ирэх гэж байгаа юм уу? Яагаад буцаах болсон шалтгаанаа хэлж өгөөч гэж нэг асуулт. Хоёрдугаарт нь энэ олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуулийн бид санаачилсан. Олон хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүддээ бас сар бүр урамшуул олгодог болёо. Энэ хуулийг маань буцаахаар болсон байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд алдарт эхийн 1-р одонтой үед 1 сая төгрөг, 2-р одонтой үед 500 мянган төгрөг олох хуулийн төсөл санаачилсан. За дээрээс нь олон хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдэд сар бүр урамшуул олох хуулийг санаачилж улсыг өргөн барьсан. Тэр үед ардс намын бүлэг маань завсарлага авсаар агаад энэ хуулиудыг хэлэлцээгүй. Тухайн үед хэрвээ энэ хуулийг баталчих юм бол Монгол ардын намд одоо оноотой болчихно гэдгийг үзсэн үү яасан. Өнөөдөр ирэх барьж байгаа. Тийм болохоор энэ хуулийг баталчих юм бол ирэх баригчнаас оноо авах байхаа. Тийм болохоор энэ хуулийг баталж болохгүй юу? Олон хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлж байгаа эхчүүд урамшуулах олох хуулийг одоо хэлэлцэж болохгүй. Яагаад буцаах гэдэг юм бэ? Энийг бас хариулж өгөөч гэсэн хоёр асуултыг тавья. Бурмаа гişүү хариулах уу? Төвдөн дөрж байхгүй юм л дээ. Сая асуулт сонссон. Хоёр хуулийг яагаад буцаах гэдэг юм бэ гэж асуугаад байна. 4 хуулийг. Юм дээр детальчилж яригдаагүй шүү дээ. Хэр тийм. Юу хуулийн тус буцаах бол ингэж явсан байгаа. Тухайлсан байнгын хороо хуралдаад шийдвэрээ гаргаа хуульцсан байнгын хороонд өгөөд хуульцсан байнгын хороо нэгтгэж оруулж ирсэн байгаа. Тэгэхээр тухайлсан байнгын хороо бас хариулж болно. Пакет дарга байнгын хороонд дарга. Зөвхөн нэг хууль дээр нь хариулах гэж байна л да. Манай төрийн байгуулалтын байнгын хорооны одоо эрхлэх асуудлын чигүүрэгт багтах нийтдээ 30 одоо хуулийн төсөл байсан. 30 хуулийн төслөөс 21-ийг нь буцаагаад за 9-ийг нь бол одоо хэлэлцээд явах зүйтэй гэж тогтсон байгаа. За тэрэн дотор тэр ямсагт гишүүний асуугаад байгаа төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. За энэ хуулийн төслийг бол 12 оны 10 дугаар сарын 19-ний өдөр одоо Сувбат бол тэргүүтээ гишүүд өргөн барьсан. За энэ хуулийн төслийг бол одоо хэлэлцэх зүйтэй гэж үлдээсэн байгаа. За тэгвэл энэ дашрамд гэлэхэд бол одоо ер нь одоо төрийн албаны тухай хуульд тэр нийтийн албаны тухай хууль гарах хүртлээр бол бас одоо яаралтай одоо өөрчлөлт оруулах сайшгүй шаардлага байгаа. Энэ дээр бол одоо
намуудын бүлэг одоо зайлшгүй одоо анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг хэлье. Үсгийн нэмэгдэл аль байнга оров? Үсгийн нэмэгдлийн хуулийн талаар асуусан. Аль байнга оров? Эдийн засгаар Гарамбаатар үсгийн нэмэгдлийн талаар танаа байнга оров буцаах шийдвэр гаргасан байна. Тэрийг яагаад гаргасан гэж асууж байна. Нийгмийн бодлого ч юм уу? Нийгэм бодлого юм уу? Нийгэм бодлого сүм байна уу? Дарга нь л алга байна. За гишүүдийн асуулт хариултгүй үлдээд байна да. За. Явцад шин хадруулъя. Тэр бас асуудалтай бид жоохон хариуцлагатай хандахгүй болохгүй хаа. Энэ бүсийн нэмэгдлийн асуудлыг ойрын 1 жилийн дотор шийднэ гэд Монгол улсын ерөнхий сайд маань чуулганы хуралдаан дээр хэлсэн байгаа. Тийм болохоор энэ асуудлыг бид их хурал дээр одоо өргөн баригдсан хуулиудыг батлаад явах нь бол зүйтэй байх. Нэгэнтээ шийдэх ёстой асуудал учраас саяны Бака гишүүний хэлж байгаа төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 2012 оны 10 сард өргөн барьсан хууль биш. Та бас нэг жоохон андуурчих шиг боллоо. Энэ хуулийг бид нэр 2010 оны 1-р сарын 26-ны өдөр өргөн барьсан. 2010 оны 1-р сарын 26-нд 30 орчим гишүүн өргөн барьсан байгаа. Арай жоо өөр хууль байгаамаа. Тэгээд энэ асуудлуудыг бас хэлэлцүүлээд явах тал дээр анхаарч өгөөч л гэж хүсмээр байна да.